Улаанбархан өвчтний 8 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Манай улс интернетэд холбогдсны 30 жилийн дохиож байна. Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөрт шилжүүлэх хэсэг талаар санал авч байна. 3 дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Улаанбаатар хотын цэцэрлэг сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авна. Бүрээдэд суурьшлийн бүс рүү үнэг орж иржээ. Iced Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархан өвчтний дэгдэлт 332 дахь өдрөө үргэлжилж 8 тохиолдолд шинээр нэмж бүртгэгджээ. Үүний 2 нь Улаанбаатарт, 6 нь орон нутагт гарсан байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 13900 болжээ. Халдварын улмаас нийт 11 хүн нас бараад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Манай улс одоогоос 30 жилийн өмнө тодруулбал 1996 оны 1-р сарын 17-ны өдөр интернетэд анх холбогджээ. Datacom компани Улаанбаатар хот болон Америк нэгдсэн улсын Калифорни мужийн хооронд 128 ГБ сансрын сувгаар дамжуулан холбогдож, улсын хэмжээнд анхны 24 цагийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болсон юм а. Ингэж манай улс интернетэд холбогдсон Азийн 10 орны нэг болжээ. Битүүний өдөр буюу эх сарын 17-ны мягмар гарагт бүх нийтээр амарч ажлын өдрийг 2-р сарын 28-нд шилжүүлэх санал асуулгыг e-Mongolia аппликейшнаар авч байна. Саналаа илгээхийн тулд e-Mongolia системд нэвтэрч профайл хэсэгт байрлах санал асуулга зэс рүү орно. Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно. Илгээх товч дарснаар санал баталгаажна. Санал асуулга 20-нд дуусгар болно. 3 дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож хариуцлага тооцно. Хавдрын өвчлөлийн 20% нь хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлттэй холбоотой байгаа бол уг өвчлөлийн 80-аас 85% нь хеликобактертай холбоотой байна. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар хотын нийт цэцэрлэг сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахар болжээ. Сургууль цэцэрлэгийн орчинд хеликобактерийг устгахын тулд эхний ээлжинд шинжилгээ авна. Дараа нь ариутгах төхөөрөмжүүдийг суйрлуулна. Харин гэрийн орчинд гэр бүл бүр тус тусдаа аяга тавг халбах сэрээтэй болох ахуй орчинд ариутгадаг байхыг зөвлөнө гэж нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин мэдэгджээ. Хэд хүтрэлтэй холбоотой ан амьтад ой тагаас суурьшлийн бүс рүү орж ирэх үзэгдэл манай улсад болоод бүрээдэд бүртгэгдсээр байна. Тухайлбал саяхан бүрээдэд үнэг суурьшлийн бүсэд нэвтэрсэн тохиолдол гарчээ. Ийм тохиолдолд зэрлэг ан амьтанд хамаагүй ортож болохгүй. Гар дээрээс хооллох гэж оролдохч хэрэггүй гэдгийг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Iced Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.